Төв аймгийн хэмжээнд зөнгөлөн үйлдэгдэж байгаа гэмт хэрэгт зам тээврийн осол хэрэг орж байна. Тус аймгийн хэмжээнд 2023 онд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нийт 101 бүртгэгдсэн байна. Энэ нь нийт хяналт тавьсан хэргийн 10 гаруй хувийг эзэлж байгаамаа. Энэ төрлийн хэрэг 2022 оноос 12.1%-аар урс үзүүлэлттэй байна. Тус аймгийн нутаг дэвсгэрт байрладаг Чингис хаан улсын нисэх онгоцны буудлын 4 замын уулзурт зам тээврийн осол их гардаг тул холбогдох газарт нь мэдэгдэл хүргүүлсэн байна. Прокурорын мэдэгдлийн мөрөөр дээрх газарт хурд сааруулагч байрлуулсан нь зам тээврийн осол хэрэг тодорхой хэмжээгээр буурахад нөлөөлжээ. Төв аймаг бол улсын чанартай хэвтэй босоо чиглэлийн том замууд бол олон байна. Хоёрдугаарт Төв аймгийн нутаг дэвсгэрт бол аялал жуулчлалын болон амралтын газрууд олноор байж байгаа. Мөн зуны улирал ирж байгаа зуны улирлуудад бол энэ төрлийн гэмтрүүд ихээр гарч байна. Иргэдийн зорчих хөдөлгөөн бол аймгаас хот руу, хотоос хөдөөрөө гэдэг чиглэл маршрут бол ихсэж байгаа. Иргэд орон нутгийн замын хөдөлгөөнд оролцохдоо өөрсдийн санамсар болгоомжгүй үйлдэлүүдээс маш их гарч байна. Хоёрдугаарт нь бусдын болгоомжгүй үйлдэлүүд байна. Эдгээрийг судлаад үзэхээр иргэд цогтуугаар замын хөдөлгөөнд оролцож байна. Гүйц төрүүлэх хөдөлгөөний дүрмийг зөрчиж байна. Техникийн бүрэн бүтэн байдлыг алдагдж байна. За зорчигчдыг дүрмд зааснаар тээвэрлэхгүй байгаа. Мөн дааз хэтрүүлж байгаа. Хамгийн гол шалтгаануудын нэг бол хурд хэтрүүлж байгаа энэ нөхцөл байдлуудаас шалтгаалж зам тээврийн ослууд гарч байна. Төв аймгийн прокурорын газраас 2023 онд 67, 2024 оны эхний 5 сарын байдлаар 38 зам тээврийн ослтой холбоотой хэрэгт яллах дүгнэлтүүлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлжээ. Энэ оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлсэн. Жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсвэл согтуурсан, мансуурсан эсхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээхээр хуульчилсан. Тэгэхээр 2024 оны 1-р сарын 1-ээс энэ хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлснээс хойш тухайн прокурорын газраас хяналт тавьсан шүүх шилжүүлсэн хэргийн тоо бол яг өнөөдрийн байдлаар бол 14 хэрэгт бол ялах дүгнэлт үлдэж шүүх шилжүүлсэн байна. Шүүхээс тухайн этгээдүүдэд нийт тусдаа ажил хийлгэх болон ялыг оногдуулж шийдвэрсэн байж байгаа. Дээрх тоо мэдээнээс харахад иргэд дээрх хуулийн өөрчлөлтийн талаар төдийлөн сайн ойлгоогүй байна. Нутгийн малчид за иргэд бол согтуугаар зам тээврийн хөдөлгөөнд оролцож эрүүг харьцуулах тоо өссөөр байна.